За хайдаггүй байх. Өдрийн мэнд. Бороотой өдрийн мэнд. За сайн уу. За өнөөдөр чи хоёлаа их онцлогтой өнөөдрийн дугаарыг хоёлаа BGM Asset Management компани дэмжлэгтэйгээр хийж байгаа. Тэгээ хоёлаа ярианыхаа дундуур бас компани талаар мэдээллийг хүргэнэ. Тэгэхээр шууд хоёлаа энэ 7 хоногт юу болов аа гэсэн мэдээлэл рүүгээ орцгоё. За. За тэгээд энэ 7 хоногт би болохоор 4 мэдээ тантай хуваалцахаараа бэлдсэн. Тэг хамгийн ихний мэдээ бол 7 сард хоёлаа нэг closed source open source-ийн маргааныг хоёлаа 7 сарын сүүлийн 7 хоногт иржсэн. Энэ үеэр ер нь OpenAI Hugging Face гэдэг асуудлууд нэлээд хөндөгдөж эхэлсэн. Тэрнтэй холбоотойгоор ер нь OpenAI дараагийнхаа AI загварыг сургалтыг түрүү хугацаанд зогсоосон гэсэн мэдээллийг өнгөрсөн 7 хоногт буюу 8 сарын 16-нд лөө гаргаж тавьсан. Тэр нь яг яаваа гэх тэнгууд хоёлаа 7 сард ярьж ирсэн. OpenAI нэг загвар болох ерөнхийдөө бол энэ сард тренингийн процесс эхэлнэ гэсэн мэдээлэлтэй бол байсан. Тэгээд хоёр модулийг ер нь олон модулийг хөгжүүлжсэн. Тэгээд хоёр үндсэн модуль байсан. Нэг нь болохоор Astra, нэг нь болохоор хараахан нэрлэгдэж амжаагүй нэг тийм нэлээд дэвшилтэд Frontier AI модель байсан юм билээ. Тэгээд тэр нь болохоор яасан бэ гэхээр ерөнхийдөө өөрийнхөө sandbox буюу сургалтын орчноос гараад нэлээд одоо автоматжуулсан буюу хүмүүсийн оролцоогүйгээр нэлээд олон платформ руу нэвтэрсэн. Тэгээд хамгийн одоо анхаарал татж байгаа нь бол Hugging Face буюу одоо энэ хэмэл оюуны судлаачдын нэлээд томоохон ийм том платформ байт юм билээ. Ийшээгээ бол ямар ч одоо төвөггүйхэн нэвтэрч эмзэг байдлыг нь бол олж нэвтэрсэн гэдэг асуудлууд гарсан. Хэд хэдэн үйлдэлүүд бол хийхийг зорьсон юм билээ. Тэгээ Hugging Face-ийн зүгээс ч гэсэндээ ерөнхийдөө бол маш олон судалгаа шинжилгээг бол хийж гаргаад 7000 үйлдэлийг одоо ингэж нэгтгэж дүгнээд. Тэгээ энэ дээр бол судлаачид 2-оос 3 ер нь байр суурьтай байгаа юм билээ. Нэг нь ер нь хэмэл оюун хяналтаас гараад хэлсэн үү гэд нэлээд том айдиа явж исэн. Ерөнхийдөө сүүлийн жилүүдэд бол яалтчгүй нөө Frontier AI модулууд нэлээд хөгжөөд agentic AI руу ер нь ороод эхэлсэн учраас энэ сэдв нэлээд хөндөгдөж исэн. Хэдийгээр нөгөө ирээдүйд одоо ингэхүү тэхүү гэл ингэ ярьж исэн боловч яг цагаан тулаад ирсэн ч хүмүүс ер нь бол жоохон safety талаас нь нэлээд гаргаж ирсэн байлээ. Учир нь хэм бол энэ үйлдэл чинь ер нь бол хэмэл оюун ухааны загвар талдаа хүний оролцоогүйгээр хийсэн хамгийн хол явсан юм үйлдэл бол болсон юм билээ. Өөрөөр хэлэх юм бол энгийнээр ойлгох юм бол одоо хүний ямар ч командгүйгээр одоо хүний оролцоогүйгээр нэг хэмэл өөрөө сэтгээд олон олон даалгаврыг гүйцэтгээд тэндээсээ дахиад таск боловсруулад ингээ гаргаад ирж байгаа үйл явдал болсон. Нөгөө талаасаа бол яг хуу хэмэл оюуныг өмөрдөг талаас нь бол хэд хэдэн их сургуулийн профессорууд бас өөртөө үзэл бодлыг илэрхийлсэн байлээ. Ер нь тухайн загварыг ямар одоо орчинд хөгжүүлэх, мөн дээрээс нь ямар таскуудыг одоо бүр үндсэн таск болгож өгөх, мөн дээрээс нь safety-ийн талаасаа ч тэр хамгаалах хэрэгтэй байсан зүйлсүүд нь юу вэ гэхээр бол яалтчгүй ажиллаж исэн инженерүүд байсан. Инженерүүд дээр бас нэлээд буруу өгж явах тал ажиглагдсан. Ямар ч тач нэг энэ OpenAI-ийн нэг асуулт наадах чинь чисээ OpenAI өөрийнхөө модулийг одоо саяын ийм инцидент болсны дараа энэ шинэ модельо сургах эсвэл одоо хөгжүүлэлттэйгээ одоо төр азан сан гэсэн тий. Тэгэхээр тэр нь OpenAI-гийн өөрийн шийдвэр байсан юм уу? Эсвэл одоо засгийн газраас ч юм уу тий? Засгийн газар дээр бол яг тодорхой шийдвэр бол гараагүй. Гэхдээ яг тэр нөх хуулийн open source, closed source гэдэг дээр бол ер нь засгийн газар closed source-ыг хятадын гаралтай closed source-ыг open source юунуудыг хариулах гэдэг нь гэсэн мэдээлэлтэй бол энэ холбогдож явж байсан. Саяны гаргасан шийдвэр бол OpenAI-ийн өөрсдийнх нь цэвэр шийдвэр байсан гэж би ойлгосон. Тэн дээр юу гэсэн бэ гэхээр ер нь ч гэсэндээ OpenAI-ийн гол эрсдэл нь энэ боллоо гэдэг асуултыг бол хөндөж OpenAI-ийн зүгээс л өөрсдөө тавьж ирсэн. Энэ дээр бас хоёр юм яригдж байгаа юм билээ. Нэг нь бол яалтчгүй Astra гэд энэ дараагийн одоо энэ OpenAI 4.5 билүү 5.5 билүү эндээс нөө дараагийн загвар олгож тий хөгжиж гарах хэвээр модель байсан юм байлээ. Энэ нөгөө өөрийнхөө sandbox-ыг эвдэж гарч байгаа нь бас тусдаа хөгжүүлж исэн загвар байсан байлээ. Саяхан нөгөө яагаад би сая энэ асуултыг асуусан бэхээр одоо яг энэ Frontier моделийг хөгжүүлж байгаа хэмэл оюун ухааны компаниуд яг одоо өөрийнхөө ингээд алдааг үнэхээр хүлээмж зөвшөөрөөд өөрийнхөө энэ моделийн хөгжүүлэлтийг зогсооно гэдэг бол надад амар тийм бас л surprise-ний сонсогдож байна. Ер нь бол гайхмар санагдаж байна. Яагаад гэвэл тухайн компаниуд чинь бүгд
яг тэр super intelligence ч юм уу те дараахан модель руу ингээл хоорондоо тэмцээл байгаа штэ. Тэгэхээр ямар нэгэн гадны хүчин зүйлс ч юм уу ингээд одоо гадны этгээд за тэр нь бол засгийн газраас ч юм уу те ямар нэгэн регуляцаар тухайн компаниудын хөгжүүлэлтэн дээр тодорхой хэмжээний одоо регуляц ч юм уу лимит те хязгаар тавихгүйгээр OpenAI компани ингээд өөрөө хөгжүүлэлтээ зогсоож байна. Ингээд өөрийнхөө одоо дуурайгаар зогсоож байна гэдэг бол надад сонирхолтой сонсогч байна. Энэ дээр Reuters-ийн мэдээлснээр бол нэг 14 хоног орчмоор ер нь модель тестингийнхаа юуг бол хөгжүүлэлтийг дүр зогсоосон юм байлээ. Энэ дээр хамгийн гол гараад ирж байгаа асуудал нь бол нөгөө хяналтын системийн хяналтын асуудал буюу кибер аюулгүй байдлаасаа энэ загвар ер нь хэр одоо тэр эмзэг байдал нь хэр юм бэ гэдгийг теслэх зорилготойгоор ингэж зогсоож байгаа юм билээ. Наадхан дээр чинь болохоор нэг шийдэл гарсан байсан. Зүгээр гарсан ч гэж те санаа байсан. Тэгэхээр Elon Musk дөнгөж сая нөгөө Economist гээд сонирм байгаа шүү дээ те. Тэрэн дээр нэг цаг хагасын яриа өгсөн байгаа. Тэгээд тэр яриан дээр болохоор яг энэ хэмэл оюуханы frontier модель хөгжүүлэлт. За тэгээд тэрэн дээр яг одоо хамгийн чухал энэ нөгөө хяналт болгон одоо энэ safety тал дээр ерөөдөө энийг яаж регуляцлах хэрэгтэй вэ гэх те. Тэгэхээр энэ дээр болохоор ууг нь бидний уламжлалт утгаараа авах юм бол за ямар нэгэн ингээд шинэ модельийг гаргахаас өмнө энэ моделийн одоо үнэхээр энэ нь одоо dangerous аюултай модель үгүй юу гэдгийг чинь хин нэг нь одоо шалах хэрэгтэй шүү дээ тий. Тэр нь болохоор 3 дахь жижиг нь хин байх вэ гэдэг асуулт байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг болохоор ууг нь бол засгийн газар одоо шалгахыг гэж байгаа юм байлээ. Тэгэхээр засгийн газар гэхдээ тэрийг шалгахаар нэг асуудал байгаа. Засгийн газарыг тэрийг шалгаж байгаа хүмүүс нь болохоор яг нөгөө нэг салбарын мэрэгчлэнүүд биш учраас энэ модель нь өнөөдөр үнэхээр одоо аюултай юм үгүй юу гэдгийг тэр шийдвэр гаргахад аягүй хэцүү байгаа юм байна л да. Жишээ нь одоо cloud өмнө Mythos гарч ирээд Mythos болохоор бас өөрийнхөө тэр SDK-нээсээ гараад тий тэгээд бас нэг одоо аюултай зүйл хийсэн асуудал үүсгэсэн. Тэгэхээр тэрэн дээр засгийн газар уг асуудлыг өнөөдөр чи олсон гэж бодож байна уу? Яг үндэ бол үгүй. Энэ асуудлыг хэн олсон бэхээр Amazon компани олсон байгаа байхгүй юу? Тэгэхээр Amazon компани тэгээд дараа нь засгийн газарт мэдэгдээд тэгээд засгийн газар болохоор дараа нь одоо холбогдох тэр нөгөө нэг байр суурийг нь авсан байгаа. Тэгэхээр тэрнтэй адилхан энэ OpenAI яг жишээ нь өнөөдөр засгийн газар тэр одоо асуудлыг олж чадсан уу гэвэл бас Hugging Face болсон байгаа байхгүй тий. Тэгэх юм бол за яг хөө энэ бол ингээд жижиг ингээ проблемод яваад байна. Гэхдээ frontier модель чинь хөгжсөөр байгаад дараачийн чи нэг том одоо тэр модель бид нэр ингээд одоо хүн төрөлхтөд алдаад хүн төрөлхтөнд маш том одоо аюулыг жишээ нь үзүүлж болно шүү дээ. Тэгвэл хэн буруутай эсвэл тэрийг өнөөдөр хэн хянах хэвээр ингэж байгаа байхгүй. Тэрэн дээр Elon Musk юу гэж хариулсан бэхээр тэрийг хянах хүн нь бол ерөөсөө өрсөлдөгчөөс өөр хинж байх боломжгүй. Яг тэр мэрэгчлүүд нь болохоор яг л өрсөлдөгчт нь байгаа. Тэгэхээр өрсөлдөгч нь тэгэхээр өнөөдөр нэг 4-5 хүн л байгаа байхгүй. Хүн компани гэхээсээ бараг хүн л байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр болохоор энэ одоо Jensen Huang тэгээд одоо за Jensen Huang бараг биш юм л да Nvidia тал дээр учраас зүгээр нөө frontier модель хөгжүүлж тэ Dario Amade тэг cloud байгаа, Meta байгаа, Mark Zuckerberg байгаа, тэгээд Elon Musk тэгээд Sam Altman тэгээ гол асуудал нь болохоор тэд нар нэг нэгэнд амар дургу тий. Бүгд гарч ирээл. Тий. Тэгээ хоорондоо өрсөлдөд байгаа. Тэгтээ хүн төрөлхтний одоо нөгөө төлөө тий энэ модель чинь хит их хүчрэгчээ яа харахгүй нэгнийгээ өнөөдөр хянах хэрэгтэй. Яаж хянах юм бэ гэсэн чинь 7 хоног болгоо нэг 30-аас 1 цаг хоорондоо уцаар ярих хэрэгтэй гэнэ. Уцаар яриад тэгээд манай подкаст хийгээд манай модель нэг юм байна, танай модель нэг юм байна. Манай модель дээр иймэрхүү асуудлууд гарч ирэх гээд байна. За тэгээ яг тэр модель нь гарч ирсний дараа арт түмэнд одоо нөгөө нэг шеэрлэхээс өмнө 14 хоногийн хугацаа бид нарт өгөхтэй өрсөлдөгчтэй. Тэгээд энэ модельээ болохоор тест байдлаар бусад өрсөлдөгчтэй 14 хоногийн хугацаатай. За тэгээ 14 хоногт 2-7 хоногт болохоор тэдний бүгдийн сайн тестлээд ямар нэгэн алдаа малдаа байна уу тэдний ингээд засаад тэгээд арт түмэн рүү одоо шеэрлэх хэрэгтэй. Ийм байдлаар явах юм бол тодорхой хэмжээгээр бид нар энийг бол ингээд ханих боломжтой гэж тийм яригдсан байна шүү. Тэр бол яалч одоо нөгөө ингээд одоо яг яригдж байгаа бол асуудал болчихлоо. Тэг өнгөрсөн жил энэ төр бол хоёлаа ингээл frontier AI гарч ирнэ те эжентгээ ингээл амар супер төвшөнд хөгжин ингээл AI-ийн загварууд ингээл өөрсдөө одоо ингээд сэтгэн бодож чаддаг болох өнөтер гэж ярьдаг юм бол одоо бол тэр яг бүр яг боддоор тулгарч байгаа эрсдлүүд болоод ирсэн учраас нэлийн сонирхолтой сэдв болж хувирж байгаа шиг байна. Тэгээд дараагийн юу бол Америктэй холбоотой мэдээ байгаа. Хоёулаа өнгөрсөн 7 хоногт SpaceX-ийн удирдлагын тайланг ярьсан. Тэгээ SpaceX-тэй бас холбоотой. Ер нь хэмэл Америк нэгдсэн улсын хувьд гэхэд 2030 он гэхэд энэ сансрын холбоо буюу одоо энэ орбит руу орж байгаа дэлхийн агаар мандлаас гарч байгаа болон дэлхийн агаар мандалд буцаж ирж байгаа энэ сансрын одоо хөөргөлт гэж нэрлэдэг байгаа энэ тоог 1000-д
хүргэх ийм бодлогын бичиг баримтаар гарын үсэг бол Дональд Трамп зурсан гэд 8 сар 20-нд зурсан юм байл. Тэг энэ нэлээд яригдлаа л да. Ер нь сансрын хөтөлбөр гээл ярингууд Аполлогийн үеэс буюу Хүйтэн дайны үеэс гээд ярингууд ер нь энэ инфраструктур буюу дэд бүтэц ингээ хөгжөхтэй холбоотой ингээ асуудлууд яригдсан юм. Бид нар л одоо ингээл нэг пуужинтэй хэмэл оюун ухаанаар ингээ зүрлж ярьж байгаа боловч яг энэ хүрээндээ яг commercial одоо юу сансрын хөлөг буюу одоо энэ албан байгууллагууд эсвэл бол нөгөө хувийн аж ахуйн нэгжийн энэ хүжүүлж байгаа пуужинг засгийн газраас яаж дэмжих вэ гэдэг асуудлууд нэгдүгээрт яригдсан юм байна. За тэгэд энэ 1000 гэдэг тавнд бас айгүй учиртай тав юм байна. Ер нь 2024 он 2014 оноос хойш ингээд дэлхийгээс одоо хөөрж байгаа сансрын одоо хөлөг мөн дээрээс нь хэмэл дагуулуудын тоо бол ингээл жоохон ингээ өсөө явж ирсэн юм байна. Тэгээд харцсангуу баг нэг жилд нэг 140 178 орчим юм одоо дэлхийгээс гардаг юм хөдөлгөөн гардаг буцаагаад дэлхийн агаар мандал руу ордог юм юу ажиглалт одоо тоо болол ажиглагдсан юм 178. Тэгээд энэ дээр бол 2030 он гэхэд баг одоо 9-10 дахин өсгөөд 1000 болгоно жилд 1000 болгоно гэдэг маань одоо 365 хоногт хазуулаад үзэх юм бол өдөрт нэг 3 одоо сансрын нислэг үлднэ буюу сансрын тээврийн одоо юу бол асуудлыг салбарын асуудлыг бол ингэж хөндөж гаргаж ирж хөгжүүлнэ гэсэн одоо юм бодлогын тунхаг бичиг дээр бол гарын үсэг зурсан мэлээ. Тэгээ энэ дээр хамгийн их яригдж байгаа одоо компани буюу модель нь ялчгүй нөгөө Falcon 9 SpaceX-ийн одоо энэ хөгжүүлэлт ихсэнтэйгээр холбоотой. Саяхан би бас Elon Musk-ийн 30 минутын интервьюг сонссон. Хэд хоногийн өмнө. Тэр нь болохоор 20 жилийн өмнө нөх байлуу да. Бараг тийм видео байсан. Тэгээ тухайн манай хүн чинь хамгийн анх зөв нөгөө интернетийн нэг компани болоод тэгээ тэрийг болохоор хэдэн сая доллараар зараад тэгээ дараа нь PayPal-ыг co-found хийгээд тэгээ тэрнээс тэрийг зараад 350 сая доллар шилүү ингээд зараад тэгээд ерөөхдөө ингээд мультимиллионер болчихж байгаа тий. Тэгээд тэр мөнгөө бүгдийг авангуудаа хоёр компани руу хөрөнгө оруулалт хийгээд нэг нь болохоор SpaceX, нөгөөх нь болохоор Tesla гэдэг. Тэгээд тэр нөгөө нэг подкастн дээр болохоор асуултыг асууж байгаа нөгөө журналист хүн болохоор тухайн хоёр компанийг айгүй бага мэдлэгтэй байхгүй. Яг бол тухайн үед болохоор SpaceX, Tesla хоёулаа маш жижигхэн компани байсан. Тэгээд ерөнхийдөө ингээд нөгөө нэг мөрөөдлийн ингээд асууж байгаа байхгүй. Elon Musk-ийн. Тэгэл тэгж яхад та одоо Elon Musk ингээд тань шиг ингээд одоо 300 хэдэн сая доллартай болсон байх юм бол би бол ингээд зүгээр далаа дээр ингээд хэвтэл тэгэл байж авах. Яагаад ингээд ийм том эрсдэл аваад энэ бүх мөнгөө ийм сансар огторгүй ийм компани руу ингээд ерөнхийдөө хөрөнгө оруулалт ингээд хийж байгаа. Тэгээ ер нь яг яах гэдэг нь наадахаараа гэдгсэн чинь би бол ингээд multiplanetary те ингээд Марс руу бид нар бол ингээд явах ийм мөрөөдөлтэй тэнд ингээд хүн төрөлхтний одоо civilization-ыг те ингээ бий болгоно. За тэгээд чи дөрөв бас хэлсэн те нэг Apollo буюу те дэлхийн одоо Cold War те Хүйтэн дайнаас хойш бид нар бол сар руу явсны дараа тэр нөгөө нэг сансар огторгууд дээр яг байгаа тэр дид бүтц бол ерөөсөө дахиж бол шинжилэлт бараг хийгдээгүй. За тэгээд одоо бидний яриад байгаа энэ Falcon 9 дээр бол илүү нөгөө sub orbital тал дээр те тэрэн дээр болохоор нөгөө SpaceX-ийн интернет Starlink буюу тэднийг илэхүүд карго байдлаар одоо түгэх байршуулах. Тэрний дараах нь болохоор энэ юу байгаа Starship бий болгосноор Starship нь болохоор тэр нөгөө sub orbit доторх тухайн одоо Starlink-ийн сателлайтуудыг илүү олон хэмжээтэйгээр нэг явалтаараа олон хэмжээтэйгээр одоо багтаамж их зөөвөрлөн тэгээд бас бага зардалтайгаар илүү more efficient гэсэн үг те гаргана. Тэгээд тэрний дараа бол мэдээж нөгөө data center-үүдээ бас orbital data center гэж байгаа те data center-үүдээр тэнд тавиад за тэгээд ирээдүйд ингээ Mars civilization ингээд үүсгэнэ гэдэг дэлхийн дид бүтцийг тэнд төлөвлөж дэлхийн дид бүтцийг аюу олон эрсдлүүд яригддаг юм байлээ нөгөө миний ойлгосноор бол гэтээ ингээ миний анхаарал татснаар бол юу байсан энэ дээр ингээд ер нь ингээд сансрын одоо пуужин хөөргөхөд буцаагаад нөгөө агаар мандалтайгаар холбоотойгоор онгоцны ингээ үйл ажиллагаа төр зогсоох шаардлагатай болд юм байна л та. Одоо агаарын замын хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагатай болд юм лээ. Тэгээд гисэн чинь нэг бичсэн байгаа нь тэгвэл ингээд за 1000 олголоо Америк нэгдсэн улс 1000 олголоо тий дахиад хятад хөгжүүлэлт хийж юм тэгвэл ер нь өдөрт ингээ 3 одоо дэлхийн агаар мандлаас ингээ 3 удаа хөөрөөд эхлэх юм бол энэ нөгөө одоо яг зөвхөн хүмүүс тээвэрлж байгаа энэ онгоцны агаар мандлын хөдөлгөөн яах вэ гэсэн нэг тийм эрсдлийг дурдсан байлаа. Тэгээ энийг илүү мэрэгжлийн өнцгөөс нь хүмүүс тайлбарлах бах надаа жоох анхаарал татсан гэх юм байсан эрсдлүүд дондаас. За тэгээд дараагийн юу гэх юм бол сэдв гэх юм бол нэлээд
том одоо шүүх хурал гэх юм уу бараг 20 гаруй 29 можийг ингээ хамарч байгаа метагийн шүүх хурал бол 8 сарын 18-нд 29 мож гинэ. 4 стэйт гэж батсан. За. Тэгсэн чинь эхэлж байгаа юм байна. 8 сарын 18-нд эхэлж байгаа юм байж эхэлсэн тийм. Эхэлсэн. Тэгээ энэ нь болохоор Калифорнид болж байгаа шүүх хурал яасан бэ гэхээр хуулаа бүр 7 сар жилүү 6 сард хэд хэдэн метагийн талаар ярихдаа нөгөө хүүхдүүдийг боёо хүүхэд өсвөр насных нэг ингээд донтуулах байдлаар юу платформ бүтээгээд байна гэсэн асуудлыг хөндөж гаргаж ирээд тэгээ энэ нөгөө юу болоо явдаг штэ зар сурчлага болоо явдаг тэгээ зар сурчлагаасаа гараад донтуулагч болоод эцтэй хүүхдийн сэтгэл зүйн асуудал руу ингээд болоод хувираад энэ нь эхлээд метаг нэг хүн шүүгдсэн болвол буцаагаад нөгөө стейтүүд метагийн зүгээр шүүхтээд ингээд маргаан болоо эхэлсэн тэгээ албан ёсоор бол 8 сарын 18-нд энэ үйл ажиллагаа ингээд эхлээд ойролцоогоор 2 сар байна уу да шүүхтх юм байлээ. Тэгээ одоо бол мэдээж ихний хэрэгүүд явж байгаа. Тэгээ энэ дээр юу гарч ирсэн бэхээр infinite scroll буюу бүр ингээ хязгааргүй ингээ scroll хийх боломжийг бүрдүүлж өгч байна. Хоёрдугаарт хүмүүсийн хүүхдүүдийн ингээ нөгөө сонирхол дээр өсвөр насны сонирхол дээр толгуурлаад алгоритмаас танд ингээ автоматар ингээ контентуудыг ингээ санал болгож байна. Гуравдугаарт бол хүүхдүүдийн notification, like, reaction ингээ хамааралтай болгож байна. Дээрэс нь хамгийн ингээ сонирхол татаад байгаа нь одоо энэ хүүхд шилдрэн буюу хүүхдүүдийг ямар нэгэн юм онцгой контентоор өөрийнхөө платформ руу ингэж татаж оруулаад байна гэсэн хит хэдэн юм сүртэй юм санаануудыг бол илэрхийлж тавьж илээ. Тэгээ энэ дээр ч гэсэндээ ер нь гэрчүүд дуудагдаад мэдүүлгүүдээ өгөх эхэлсэн. Нэг мета дотор ажиллаж исэн гэрч орж ирж мэдээлэл өгч илээ. Ер нь 2009-оос 2015 онд ингэж ажиллаж исэн хүн юм байна. Инженер байсан юм байна. Артуро Бейжар гэд ийм хүн байсан юм. Тэгээ энэ дээр мэдээлэл дотроо бол хэд хэдэн үндсэн гол санааг тавьж илээ. Нэгдүгээрт бол метагийн зүгээс бол хамгаалах ингээд сефтиг илүү ингээд одоо хянаж болох хэвээр хамгаалж болох хэвээр байтал ерөөсөө энийг бол орхигдуулдаг. Хоёрдугаарт гэх юм бол анханасаа метагийн ажилчдыг нөгөө таны ярьж ирснээр метагийн ажилчдын үйл ажиллагааг дүгнэхдээ ингээд хэд хэдэн ийм юмуд байгаа категориуд байгаа. Тэгээд тэн дээр нь юу орж байгаа хөр daily active user-ыг ингээ өсгөж гин үү. Мөн дээрээс нь engagement-ыг одоо яаж хинж байгаа вэ те. Мөн дээрээс нь хэрэглэгч платформ дээр хэр их цагаар орж байгаа вэ гэсэн хэд хэдэн юм хэмжүүрээр ажилтнуудын ингээ амжилтыг үнэлдэг байсан юм байна. Тэгээ энэ дээр энэ нэг хоёрдугаар санаа болж байгаа. Гуравдугаар санаа нь бол яг үндэ ингээд асуудлууд бүр ингээ 16 оноос эхэлж ирнэ ингээл яригдчих эхэлсэн шүү дээ. Угаасаа сошиал медиа хүчтэй хөгжиж эхэлсэн он бол нөгөө ухаалаг утас гараад хүчтэй хөгжиж эхэлсэн. Тэр оноос эхлээд яригдаж эхэлж хахад Марк Зукерберг бол юу ч хийгээгүй. Ямар нэгэн байдлаар компани дотоод ингээ одоо уур амьсгал яадаг вэ гэхээр ингээ үйл ажиллагаа явж байгаа хооронд хэрвээ Марк Зукерберг буюу захирал ямар нэгэн байдлаар ингээ шин санаа эсвэл бол энэ дээр юм хяналт тогтоогооч гэж хэлэх юм бол тэр нь бараг 3 нөхдөр ингээ биелдэг. Гэтэл яг энэ хүүхдтэй холбоотой энэ хүүхдтэй холбоотой энэ платформтой холбоотой энэ донтуулах платформтой холбоотой асуудал төр болвол ерөөсөн Марк Зукерберг тодорхой юм дэвшилтэд үйл ажиллагаа хийж чадаагүй. Зүгээр энэ нөгөө хянана гэсэн одоо сошиал дээр л юм хянана гэсэн мэдээллүүдийг бол гаргаад байсан гэсэн үндсэн 3 санаа хэлж юм шүүх хуралд бол оролцож илээ. Гэтэ мэдээж метагийн зүгээс бол өөртөө хамгаалж юу бол гаргаж байгаа нөгөө одоо ингээл өчнөөн одоо хуульчтай инженерийн багууд ч гэсэндээ гарч ажиллаж байгаа. Тэгээ ямар ч байсан нөгөө юуны Марк Зукерберг метагийн байр суурь юу аа гэх юм бол хүүхдийг донтуулах биш ээ. Бид нар энэ одоо платформуудыг илүү олон сая хэрэглэгчтэй болгох түүгээрээ дамжуулж одоо реклам зар сурталчилгааг үүсгэж engagement авах чинь өөрөө шинжилгээ ухаанаар буцаагаад хүүхдтэд донтуулна гэсэн юм баталгаа байгаа мó гэдэг юм санааг бол гаргаж байр суурийг бол гарч ирлээ. Гэхдээ надад бол зүгээр тэн дээр ингээд зүгээр ажиглагдсан нь нөгөө өөртөө л аюу юм шинжилгээ ухааны нотлохоо нэхэд илээ. Одоо жишээлх юм бол за яг энэ нөгөө скролцснараа хүүхэд яаж одоо хүүхдийн сэтгэхүйд яаж нөлөөлсөн гэдэг одоо юм баримттай нотлохоо нэхэд илээ. Гэтэ энийг бас баримтаар тухай бүрчлэн ингээд нотлно гэвэл аюу хэцүү. Тэгээ тэр сул тал дээр нь мета байр суурь илэрхийлээд байна гэж харсан. Энэ нөгөө хүмүүс юу гэж яриад байна вэ гэхээр нөгөө big tobacco moment гэдэг олон жилийн өмнө болохоор яг энэ одоо тамхины салбар дээр тий маш том ингээ хэрэгүүд бий болоод тэгээд тамхины одоо хор уршиг бийд байх ингээ хор уршигын талаар за тэгээд яг тэрийг ингээ шүүх төгсөн олон одоо хуульчд тий одоо тэр нөгөө law maker-ууд тий тэд нар бол ингээд маш их бас
ашиг олсон нэг тийм үйл явдал болж исэн шиг байлаа. Тэгээд тэрнтэй адилхан одоо орчин үеийн big tobacco moment гэж бол хүмүүс бол их ярьж байгаа юм билээ. Нөгөө талаасаа бол энэ яагаад ч ерөөсө сюрприз бол биш те хоёуланд бол яг тэгвэл хоёулаа хэдэн сарын өмнө бол яг энэ талаар бол ярьж байсан. Тэгээд юу Калифорнид байсан нэг охины талаар те тэр нь бол гэхдээ арай бага хэмжээний хэдэн сая доллар л байсан те. Тэгээд Нью Мексикод бас нэг кейс байсан. Тэгээд тэр нь бол арай өндөр дүнтэй. Тэгвэл энэ хэдхэн сая одоо долларын л юм одоо шүүх хурал болсон байлаа гэхэд хэрэг болсон байлаа гэхэд тэр нь өөрөө дараа нь бол ингээд нэг black hole шиг буюу одоо хязгааргүй маш олон ингээд муужийг хамарсан, маш олон хүнийг хамарсан зөндөө олон юм кейсүүд бол ингээд гарч ирнэ, шүүхийн кейсүүд бол гарч ирнэ гэж хоёлоо тэр яриагаа бол тэгж өндөрлж ирсэн тий. Тэгээ тэр нь бол яг ингээд хэдэн сарын дараа яа харахгүй одоо бийжээд энэ чийсэ 29 муужийг чинь тий. Тэгэхээр баг бүх муужаас бол ингээд хэрэгүүд бол гараад ирлээ. За тэдний ингээд бүгдийг агрегат тэгээ бүгдийг нийлүүлэх юм бол нийт метагаас хүсэж байгаа одоо шийтгэлийнх нь үнийн дүн хэд вүлээ? 1.4 триллион доллар байхгүй юу. Тэгэхэд Метагийн өнөөдөр маркет үнэлгээ болохоор 1.5 триллион. Тэгэхээр нийтдээ ерөөхдөө баг Метагийн нийт үнэлгээний хүсч гэсэн үг. Мэдээж 1.4 триллион доллараар сетл бол хизээч хийхгүй. Хүмүүсээ харж байгаагаар бол 200-аас 300 тэрбум долларын тэгтээ шийтгэл бол хүлээж магадгүй гэсэн тийм бол хүлээц байгаа нэг талаасаа. Нөгөө талаасаа болохоор эн чинь илүү design choice дээр нэг яриад байгаа сонголтон дээр нь те яг тэр одоо Facebook дээр Meta Instagram дээр ингээ гарч ирж байгаа тэр контентууд бол хинт хамаагүй гэж хэлж болохгүй. Контентууд бол тэнд бол ингээ хор уршигтай зөндөө олон контентууд байгаа. Тухайн контентоос болоод бас ингээ хүүхдийн донтол бол үүсэж байгааг бол одоо үгүйсэхгүй. Тэгвэл тэр контентн дээр нь нөгөө нэг акцент болохгүй байгаа шүү дээ. Яг бол контент тэр нөө интернетийн хууль гэж байгаа тийм одоо Америк тэр интернетийн хуулийн дагуу бол платформуд бол зүгээр контентыг ингэж нөгөө нэг түгээж байгаа учраас ямар нэгэн тэрнээс болж байгаа дамжуулж байгаа учраас тэрнээс гарсан хор уршиг бол liability тэр хор уршиг бол платформ дээр бол унахгүй гэсэн заалт бол байгаа тийм. Энэ болохоор нөгөө design choice буюу чинь нөгөө infinite scroll гэдэг бол ингээ яриад байгаа. Тэрийг бас нөгөө нэг ялгаж салахгүй хоёлаа ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ юу болох нь энэ бол нэлээд том юм болно. Бас нэг юм хэлэхэд болохоор манай Марк Зукерберг ууг нь бол агүй завгүй байгаа. Нөгөө AI-га хийх гээл те. Тэгэхэд ингээд бас нэг баг өөрийнх нь компанийн үнэлгээтэй ингээд тэнцүү юм том ингээд хохирол ингээ ороод ирэхээр яа харахгүй нөгөө хурд нь одоо саарж ийн гэж бол бас нэг хүмүүс харж байгаа тийм. Тэгэн чинь яалтчгүй нэлээд том хэрэг болоо да. Хэрвээ гэхдээ миний бодлоор бол одоогийн зүгээр байдлаар өнгөрсөн 7 хоногоос аваад үзэх юм бол эн чинь мужийнхаа талд баг шийдэгдэх нүү гэдэг одоо үнцгүүд байгаад байгаа шүү дээ тий. Арай илүү нөгөө метагийн дотоод ингээд суралжаар ингээд өмнө ажиллаж исэн хүмүүс ингээд баг метагаа ингээд аваачих га тий. Тэнгүүд хэрвээ энэ дээр ингээд метагийн эсрэг ингээд байр суурь шийдэгдэх юм болвол энэ чинь ганц метагийн асуудал биш болчихж байгаа байхгүй тий. Бүх одоо сошиал платформуд орж ирж байгаа байхгүй. Тэгээ нэг инэттэй юм нөгөө англиар нэг ийм хэллэг байдаг байхгүй. If you can make it to New York, you can make it anywhere гэдэг. Тэр нэг зөвхөн хэрвээ чи ингээд Нью-Йоркт ингээд одоо success амжилттай байж чадах юм бол дэлхийн хаанч чи амжилттай байж чадна гэсэн яриа байдаг байхгүй. Тэрнтэй адилхан нөгөө нэг Калифорни хууль чинь одоо Америкийн хамгийн хүчтэй одоо шүүхийн юу гэх юмээс халбар гэх юм уу. Тэгэхээр халбар. Тэр одоо эн чинь бол нөгөө Калифорнид болж байгаа. Тэгэхээр Калифорнид хэрвээ мета унах юм бол бүх мужид уннаа гэж хүмүүсээс яриад лээ. Тэгэхээр нэг чухал биш байгаа тий. За тэгэхээр хоёлаа нэг 2 сарын дараа 2 сар жоох сар гарны дараа тэгэхээр хоёлаа метагийн одоо шийдвэрийг ярих бах. Мэдээж энэ бол нэг сар гарны хугацаанд шийдэгдэх бас асуудал биш. Дахиад давзаалцсан хэрэгүүд бол үүснэ. Тэгэхээр дараагийнхаа мэдээлэл үгүй. Орё. За дараагийн мэдээ бол Солонгостой холбоотой. Ялангуяа энэ Samsung гэдэг компанитай холбоотой мэдээлэл. Энэ дээр айхтар юу сүртэй юу бол байхгүй. Тэгээ мэдээж юу Reuters дээр нийтлэгдснээр бол Samsung нэг 80 тэрбум долларын одоо дивиденд буюу ногдол ашиг буцаагаад нөгөө buyback гэдэг үлээ. Сток худалдаж авах те буцаагаад худалдаж авах зарчмаар 80 тэрбум долларыг бол хувьцаа эзэмшигчдэд тараана гэсэн мэдээлэл гарсан. Тэгээд 80 тэрбум доллар гэдэг чинь ер нь айгүй том дүү юм байлээ. Ингээд нээлттэй компаниудын хувьд ингээд хувьцаа эзэмшигчдэд ингээд тарааж байгаа дүнтэй харьцуулахад ер нь том мөнгө юм байлээ. Саяхан бас нэг 42 орчим тэрбум долларыг Skynex бол хувьцаа эзэмшигчдэд өглөө гэсэн мэдээллийг бол гаргаж ирсэн. Тэгээ ер нь бол 3 жилийн хугацаанд бий болгосон cash flow-ыг ингээд
free cash flow-ийн нэг 50% миний ойлгосноор бол буцааж байгаа одоо дүр зураг ажиглаж байгаа юм байлээ. Тэгээ 2024 оны хугацаанд бол Samsung жил бүр ойролцоогоор нэг 9.8 тэрбум воныг дивиденд өгөхөөр ер нь бол 2024 онд амласан юм байлээ. Жил болох нэг 9.8 вооны дүнгээр шүү. Вооныг хавцаа эзэмштэй ингээ өгнөө, манай хавцаа ингээ хотлож аваач те гэд амласан юм байлээ. Тэгээ 2026 онд бол энэ нэлээд том дүн болж яригдсан юм байлээ. Тэгээд одоо бидний мэдж байгаагаар бол нийт хувьцаа эзэмштэй буцаа олох дүн нэг 90-с 110 их 80 вон. Яг ингээ бодит байдал дээр өгөх нь бол 80 тэрбум вон. Тэгээд 3 дахь улирал буюу энэ 3 дахь улирын ашигын дивиденд ногдол ашиг ойролцоогоор нэг 30 орчим их 80 вон. Тэгээд employee буюу одоо Samsung-д ажиллаж байгаа хүмүүс ногдох хувь нь хувьцаагаа ингээ буцалж авчих хувь нь 15 орны их 80 вон гэдэг юм өндөр дүнгууд яригдчихлээ. Энэ дээр бол ямар ч бодлоо. No idea. Яг одоо компанид ажилладаг хүний хувьд хэрвээ энэ дээр өөрөнгө гэсэн байр суурь илэрхийлвэл нөгөө нууцлын чанартай мэдээллийг тий камера унтраач яарэ. За окей энэ сэдвийг та мэддэг байсан уу? Юусэн мэддэггүй байна. Окей за тэгээд дансаа шалгая та одоо. Окей за тэгээд ийм дөрвөн мэдээлэлтэйгээр ер нь 7 хоног өндөрлөлөө. Окей. Хоёулын нэмжиж ажиллаж байгаа компаниа ер нь танилцуулъя гэж бодож байна. Тэрнээсээ өмнө ер нь таны хөрөнгө оруулалтын багцыг ер нь жоохон сонирхож асууя гэж бодож байна. Та ер нь ямар хуу хэлбэрээр одоо хөрөнгө оруулж байна? Ямар компани хувьцааг илүү ихээр одоо хөдөлж авч байна те? Хөрөнгө оруулалтыг дотор нь хоёр хувааж байгаа. Нэг бол одоо equity буюу хувьцаа. Тэгээ нөгөөх нь bond буюу одоо за bond тий. Тэгэхээр хувьцаа бондыг хоёр хувааж байгаа. Тэгэхээр миний нийт хөрөнгө оруулалтын тэгэхээр энэ талаар бүр илүү яг гоё дэлгэрэнгүй сонсъё гэвэл надаас хамаагүй илүү мэдлэгтэй. Яг энэ хөрөнгө оруулалтын салбарт олон жил ажиллаж байгаа маа найз их төр битээр бас ерөөдөө энэ дэлхий дээр тий хөрөнгө оруулалтыг ер нь одоо ямар байдлаар яаж хийх ёстой вэ гэдэг дээр бол бүтэн дугаар гарсан байгаа. Тэрийг бас сонирхоорой гэж бодож байна. Гэхдээ миний хувийн зүгээс бол зүгээр хөрөнгө оруулалтаа би нэг 70% нь хувьцаанд тэгээ 30% нь болохоор одоо бондод. Тэгэхээр хувьцаа нь бол мэдээж өгөөж өндөр ч гэсэн эрсдэл өндөр. Бонд нь болохоор өгөөж нь бага ч гэсэн эрсдэл нь бол ингээ хамаагүй бага. За тэгээд хувьцаагаа дотор болохоор хоёр хувааж байгаа. Нэг нь болохоор яг Америкт төлөвлөсөн хувьцаа, нөгөөх нь болохоор Америкаас бусад буюу дэлхийн minus X, world minus US гэдэг. Тэгэхээр Америкаас бусад одоо дэлхий дээрх хувьцаанууд гээд тэгээд яг нөгөө нэг ширхэгчсэн байдлаар бол хувьцааг хязгаарч би худалдаж авдаггүй. Дандаа нөгөө нэг одоо юу баар багц байдлаар тий багцаар ерөөхдөө ETF гэдэг юм да багцаар ерөөхдөө хувааж байгаа. За багцаа болохоор дотор нь бас би хэд хуваачтэй. Нэг нь болохоор яг нөгөө foundational буюу суур багц гэж байгаа. Тэр нь болохоор S&P 500 ч юм уу тий. Тэгээд дараа нь болохоор өндөр өгөөчтэй growth тий тиймэрхүү багц гэж байгаа. Дараа нь болохоор өгөөж нь хэдийгээр багч гэсэн яг ногдол ашиг арай илүү өгдөг. Тийм high yield dividend буюу dividend өндөртэй эрсдэл багтай багц гэж бас байгаа. Тэгээ иймэрхүү байдлаар ингээ хэдэд хуваагаад тэгээ тэрийг болохоор бас region-ээр салбараар нь бас хуваагаад ерөнхийдөө явчихдээ тий. Сүүлийн жилүүдэд нөгөө Монголын энэ хөрөнгө оруулалтын салбар нэлээд хөгжиж байгаа чиг хандлага ажиглаж байгаа. Таны зүгээс асуудаг нь ер нь монголчууд яаж энэ дэлхийн томоохон компаниудын хувьцаанаас төгрөгөөр хөдөлთა авалт хийх вэ? Тий, ерөнхийдөө яг тийм international одоо хувьцааны брокерууд бол одоо бол байгаа. Тэгэхээр тэрэнд яадаг вэ гэхээр эхлээд одоо өөрийнхөө эхлээд чи төгрөгөөр мэдээж хуримтлалтай байгаа. Төгрөгөө болохоор доллар руу шилжүүлээд тэгээд тухайн одоо олон улсын брокер дээр болохоор данс үсгээд тэгээд тэр данс руугаа болохоор долларынхоо одоо тэг хөрөнгийг шилжүүлээд тэгээд тэндээсээ болохоор одоо гадны хөрөнгө оруулалтын одоо ETF ч юм уу тиймэрхүү багцууд руу хөрөнгө оруулалт хийх боломжтой нь ерөнхийдөө бол үүсдэг. За энэ BGM Asset Management-ийн одоо сайхан гарсан ийм нэг ETF байгаа. Тэр ETF-ийн нэр нь болохоор FTI гэсэн Future Technology Innovation гэдэг. За тэгэхээр энэний гол онцлог нь болохоор яг Монголын хөрөнгийн бирж дээр арилж айлгчж байгаа одоо ийм ETF. Тэгээд энэ ETF-ээрээ болохоор яг Монгол төгрөгөөр ерөөхдөө гадны нөгөө нэг ETF руу хөрөнгө оруулах боломжтой ийм бүтээгдэхүүн. Хойло ETF-ийн талаар жоохон ойлголт өгье. Ер нь ETF гэж ер нь юу хэлээд байна гэдгийг хойлоо сонсогчдод жоохон дэлгэрэнгүй ярьж өгнө. ETF гэдэг нь айгу энгийн ойлголт. Уг нь бол ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтаа солонгоруулж чинь л гэсэн үг. Тэр нь юу гэсэн үг гэхээр эрсдлээ
багасч байна л гэсэн үг тий. Тэгэхээр за яг чи өнөөдөр технологийн компанид амар сонирхолтой байж болно тий. За Nvidia ч юм уу, Apple ч юм уу, одоо юу ч байдیں۔ Тий. Одоо SpaceX би болсон. SpaceX руу чи яг зөвхөн яг тэр тухайн хувьцааг болж худалдаж авч болно. За тэгэх юм бол чиний өгөөж expected өгөөж тэгээд expected risk гэд хоёр юм байгаа байхгүй юу? Тэгэхээр өгөөж нь бол single хувьцаа яг нэг хувьцаа ингээ авах юм бол өгөөж нь хамаагүй өндөр байж болно тий. За бараг 100% өсөх ч юм уу. Тэгтээ тэрнтэйгээ яг дагуу эрсдэл нь буюу одоо стандарт deviation гэдэг юм да. Тэр нь болохоор бас айгүй өндөр байж болно. За 50% ч юм уу тий. Тэгэх юм бол чиний мөнгө хэдийгээр чи тэрэн дээр одоо 100 төгрөг хийсэн бол 100 төгрөг чинь 1 жилийн дотор 150 төгрөг одоо болоод өсөх бишээ 100% өснө гэдэг чинь 200 төгрөг болоод өсөх боломжтой ч гэсэн стандарт deviation буюу эрсдэл нь хэрвээ 50% тайх юм бол чиний мөнгө одоо 50% 50 төгрөгөөр ч гэсэн одоо унах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тэгвэл тэрний оронд нэг хувьцааны оронд чи 500 хувьцаа руу одоо мөнгөө хуваагаад ингэж хийх юм бол тэг зарим нь өснө, зарим нь багасна. Тэгээд бүгдийг ингээд aggregate ингээ хийхээр expected чиний өгөөж болохоор нэг 10-аас 15% руу буурч болно. Тэгтээ дагаад эрсдэл нь болохоор одоо 5-10% ч юм уу бууж байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг ингээ бүгдийг багцалсан олон хувьцааг багцалсан энэ санхүүгийн бүтээгдэхүүнийг ETF гэж ерөнхийдөө хэлээд байгаа тий. Ер нь энэ FDI-ийн нэлээд томоохон одоо салбарын хувьцаануудаас ингээ оруулж өгсөн байлээ. Жишээлх юм бол эрчим хүч за тэгээд ZIS robotics тэ хуулийн байнга гардаг технологийн giant бүтээгдэхүүнүүд S&P 500 хэмэл оюун ухааны зэрэг ийм томоохон хувьцаануудаас ингэж нэгтгэж өгсөн юм байлээ. Бас дараах дээр илүү дэлгэрэнгүй бас тайлбарлах юу гарч ирэх бах уу? Дугаарууд гарч ирэх бах. Тэгэхээр хоёлаа шууд таны мэдээлэл рүү орцгоё. За тэгээд таны мэдээлэл болохоор миний ойлгосноор Lakers багийг одоо контрол хийх боломжтой байдлаар хянах боломжтой байдлаар худалдаж авсан юм спортын спортын дийл гэх юм уу те хөрөнгө оруулалттай байгаа нэлээд том дүнтэй 12.5 тэрбум долларын дүнтэй тэгээд Disney-гийн захирал энтер байна гэсэн те хотлож авсан үнэ. Тэгээд энэ талаар хоёлаа илүү дэлгэрэнгүй юм болов. Одоо Lakers-ගේ баг те. Одоо Lakers гэдэг манай NBA буюу Америкийн үндэсний лигийн одоо хамгийн тийм домог багуудын нэг бол яхарахгүй Lakers ингээ баг байгаа те. За тэгээд энэ Lakers баг бас нэг түүх бүтээлээ. Тэр нь болохоор түүхэн дэх хамгийн өндөр ерөөхдөө спортын баг болчих шиг боллоо. Тийм баг яг юу сагсан бөмбөг дотроо бол угаасаа номер 1 дэлхийд даяарч гэсэн баг за эхний 3-т бол орж магадгүй. За тэгээд 12.5 тэрбум доллараар Lakers баг өнөөдөр бол ингээд зарагдлаа. За хэн зарагдваа гэсэн чинь сонирхолтой хоёр хүн зарагдсан байгаа. Bob Iger гэдэг. За Bob Iger-ыг бол нэлээд олон хүмүүс мэдж байгаа. Манай хүн бол Walt Disney компаниг бол олон жил CEO хийсэн залуу. Тэгээ нөгөө тал дээр болохоор за нөгөө нэг Trumpтай холбоотой Josh Kushner гэдэг тий. Бид нар бол нөгөө Jared Kushner-ыг бол нэлээд сайн мэдж байгаа. Jared Kushner чинь ингээл Middle East руу яваал тий янз бүрийн negotiation дээр хийгээл яваад байгаа хэлцээр. Тэрнийх нь дүү Josh Kushner-ыг бол бид нар сайн мэдгүй. Тэгтээ Josh Kushner ингээ өнөөдөр бас хэвлэл мэдээллийн салбарт өөрийнх нь нэрийг ингээд гаргаж ирлээ. За энэ юу болваа гэж зүгээр хальт ингээд дуртах юм бол Lakers гэдэг баг бол ер нь ууг нь бол анх бий болсон цагаас хойш 1979 оноос бараг 2025 он хүртэл энэ нэг одоо family гэх юм уу одоо гэр бүлийн контролд бол байсан байлээ. Тэр нь болохоор доктор Jerry Bass гэдэг юм хүн байсан байна. За тэгээ энэ хүн нь болохоор 1979 оноос хойш ингээд Lakers-ыг худалдаа авснаас хойш өнөөдрийн юм домог Lakers гэдэг багийг бол бий болгосон. За даанч 2013 онд манай хүн бол ингээд одоо таалт өгсөн тий. Тэгэхэд өөрийнх нь ингээд нөгөө хүүхдүүд буюу хүүхдүүд рүү нөгөө нэг одоо эрх мэдэл нь шилжсэн байгаа. За тэгээд 17 оноос хойш энэ охин нь буюу Jeannie Bass гэдэг тий энэ эмэгтэй хүн бол одоо governor буюу одоо энэ тухайн компаниг бол ингээд аваа явьжсэн. За тэгсэн чинь 2025 онд гинт Walter гэдэг залуу энэ одоо Bus гэдэг гэр бүлээс нь controlling stake-ийг бол ингээд авсан байгаа. За тэгээд тухайн үед 2025 онд буюу авахд одоо бараг жилийн өмнө л те авахд 10 тэрбум доллараар тухайн багийг үнэлж авахд бол тухайн үед ингээд зөндөө тийм юу яаж яасан мэдээ явж байсан. 10 тэрбум доллар ингээд хүрчлээ. Тэгэхэд ерөөсөө жил гарангийн дараа ингээд 2026 оны 8 сард ерөөсөө 10 сарын дараа юм байгаа юм байна. 12.5 тэрбум доллараар. Тэгэхээр манай хүн энэ Walter гэдэг залуу 10-аар авангуудаа 12.5 буюу 10 сарын дотор 2.5 тэрбум доллар жил чүрээгүй шууд хийчих жоохоо 25% ашигтай. Тэгэхээр эн чинь ямар амар бизнес вэ гэж зарим хүмүүс бол ингээ харж байна. За тэгээд энэ дээр мэдээж гэхдээ тэр нөгөө нэг
Genie Bass гэх тэр эмэгтэй бол бас тухайн нөгөө нэг Lakers-ийн яг одоо захирлыг нь бол хийж байгаа. Одоо governor гэж нэг одоо байгаа. Захирлыг нь бол ингээ хийгээ явж байгаа. Тэгэхээр манай хүн бол Lakers багийн 15% бол эзэмсэн хിവэрэ байх хэрэгтэй мөлий. Тэгээд үлдсэн одоо бараг 85% гэсэн үг те. 85% нь болохоор манай Боба Игэр Josh Kushner хоёр ингээд худалдаа авалт бол хийх хүслээ бол гаргасан. Гэхдээ яг худалдаа авалт бол хийгдэг байгаа шүү гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энийг зөвшөөрөхийн тулд нөгөө нэг NBA-ийнх нь өөрийнх нь тузаар бас зөвшөөрөгддөг юм билээ тий. Дараагийн асуултнаас өмнө манай сагс сонирхчид ер нь мэддэг байж магадгүй л дээ. Зөвхөн миний юунаас өнцгөөс харахад ер нь NBA-ийн багуудын ингээл холиос л амар их явдаг шүү дээ тий. Тэгээд ерөнхийдөө энэ NBA-ийн багийн одоо энэ ownership бүтцэн яад юм бэ гэдэг талаас нь жоохон ярих юм бол тийм энэ дээр бол нэх ер нь бол айгу энгийн юм байлээ зүгээр ингээ хальт ерөнхийдөө харахад бол NBA чинь ерөнхийдөө нэг 30 багтай байгаа тий тэгээ 30 баг болгон дээр болохоор яг одоо багийнхан захирал гэх юм уу governor гэж байгаа тийм нэг хүн байх хэвээр. За тэгэхээр тэр баг болгон дээр ингээ governor за тэгээ 30-уулаа ингээ байх юм бол 30 хүн гарч ирж байна тий. Тэгээ энэ 30 хүн болохоор нийлээд тэр NBA-гийн тэр тузыг Board of Governors гэх тэр тузыг бий болгох юм лээ. За тэгээ энэ ингээ 30 багийн нийлэн гутаа одоо энэ NBA буюу одоо энэ үндэсний лигтэй холбоотой нэлээд томоохон шийдвэрүүд дээр одоо өөрсдийнхөө тэг үзэл бодол буюу яг энэ шийдвэрийг гаргадаг гэсэн үг. За тэгэхээр шийдвэр дээр ямар гаргалтууд байх юм бол за хамгийн том нь бол мэдээж яг нөгөө одоо NBA-гийн яг энэ тоглолтынх нь одоо нөгөө дүрм журам тий зөндөө юмнууд байгаа шүү дээ. Тэр тэдэн дээр бол одоо шийдвэр дээр нь оролцсон. За тэгээд NBA-ийн commissioner гэдэг одоо хүн байгаа. Одоо болохоор хин блэ Адам Silver лөө өмнө болохоор бас өөр залуу байсан. Тэгэхээр тэр commissioner эдрэг бол бас сонгох боломжтой. Тэгээд бас яг энэ нөгөө нэг том багуудын одоо энэ худалдаа авалтан дээр зөвшөөрөх үгүй гэдгийг нь бас яг тэрэн дээр нь шийдвэр гаргах юм байлээ. Тийм иймэрхүү ингээд том шийдвэрүүдийг бол гаргадаг. Ерөнхийдөө иймэрхүү л бүтцтэй. Багууд нь бол өөрсдөө бол ингээд нөгөө нэг өөрийн гэсэн хувийн одоо нөгөө нэг хувьцаат эзэмшигчтэй. Тэрэн дээр болохоор хоёр багт нэг нь болохоор controlling stake нөгөөх нь болохоор зүгээр одоо passive LP байдлаар тэр нь болохоор limited partnership байдлаар хувьцаа эзэмшиж байж болно. Controlling stake эзэмшиж байгаа хүн нь болохоор одоо тухайн баг дотроо тэр бүхэл үйл ажиллагаа тэр багийн одоо governor за тэгээд тэр багт байгаа одоо тоглогчид эднэр тэр бас том шийдвэрүүд дээр ингээд хувь нэрээ оруулаад тэгээ явж яадаг. Бизнес талаас харах юм бол энэ чинь нэлээд том юм хөрөнгө оруулалтын дүнгууд яригдчихэж байгаа тий. Тэгээд ийм баг яригдчихэж байгаа тохиолдолд ер нь тэр багийг одоо хэрхэн үнэлээд байна? Та саяас ярьж ин 10 сарын дотор 2.5 тэрбум доллар ингээ ашиг хийгээд 10 юугаар болвол 10-аас 12.5 бортол өсөглөө гэж ярьж ин энийг одоо яаж үнэлээд байгаа юм те? Яаж жилийн дотор 12.5 болгож үнэлээд байгаа юм? Тийм ерөнхийдөө ямар нэгэн за баг энэ багийн чинь баг компани ингээд аваад үзэж болно те. Тэгвэл компани үнэлгээтэй ерөөдөө юугаараа өөр юм бэ те. Компаниг болохоор одоо орлого зарлагаар нь бол одоо үнэлгээ хийн. За компани дотор байгаа ажилчдын тоо тэднэрийнх нь чадвар чадамжаар нь бас ингээд үнэлгээ хийн. Эсвэл бусад багуудтай харьцуулсан байдлаар бенчмарк байдлаар те үнэлгээ хийж болно. Орлого зарлагын тэр нөгөө multiple дээр нэгэ зориулж үнэлгээ хийж болно. Эсвэл оруулж байгаа тэр орлогыг нь болохоор ирээдүйд одоо тухайн багаас авчирж ирж байгаа бүх орлогуудыг ингээд өнөөдөр лөө аваачаа нөгөө DCF гэдэг үнэлгээ байгаа тийм. Тиймэрхүү үнэлгээ хийж болно. Тэгэхээр янз бүрийн үнэлгээнд бол хийж болно. Тэрнээс бол нэх өөр бол бас биш юм байлээ. Ямар тухайн нэгэн багийг ерөөхдөө үнэлье гэх юм бол бас л яг нөгөө орлого зарлагыг нь бол ингээд хардаг. За тэгэхээр спортын баг буюу за ялангуяа одоо Саксны баг те NBA-гийн Саксны багийн хамгийн гол орлогын их үүсрүүд тэгвэл юу юм бэ гэдэг асуулт бол яхахгүй байгаа. Тэгэхээр энэ нь бол нэг 3-4 одоо channel-аас те сувгаас бол ингээ бүрддэг юм билэ. Хамгийн ихнийх нь бол мэдээж одоо media rights гэж байгаа. Тэр нь болохоор нөгөө хэвлэл мэдээллийн эрх гэсэн үг те. За тэгэхээр нөгөө хэвлэл мэдээллийн сугуудаар дамжуулаад тухайн одоо тоглолтоо ингээ broadcast хийхэд тэндээс олж байгаа одоо таны орлого гэсэн үг те. Хоёр дахь нь болохоор яг өөрсдийн гэсэн нөгөө одоо venue байгаа штэ те. Тэр venue дээр нөгөө нэг тасалбарууд байгаа. Тэр тасалбарын ерөөхдөө орлого. Тэгээд тэр нөгөө venue дээр болж байгаа ямар нэгэн одоо үйл ажиллагаанууд activity байгаа. Тэднэр дээрээ суурилсан одоо орлогууд гэж тэр нь болохоор хоёр дахь сувг нь. За гурав дахь сувг нь болохоор мэдээж одоо sponsorship буюу ивент итгэл зар сурталчилгааны тиймэрхүү одоо орлогууд байгаа. За тэгээд дөрөвдөх нь болохоор нөгөө бараа бүтээгдэхүүн merchandise гэсэн үг За тэгээд бараа бүтээгдэхүүнээд ингээ орлого гэж байгаа. За тэднийг ингээ хараад ирэх юм бол Lakers баг бол 2024 оноос 2025 оны сизон энэ үйлрэлд бол
нийт орлого нь $565 сая бол хийсэн байгаа. За тэрнийхэн цэвэр ашиг буюу EBITDA-га хуулиас ярьсан те. Цэвэр ашиг нь болохоор $158 сая гэсэн үг те. Тийм ашигтай байсан байна. За тэгээд хамгийн их ашиг нь болохоор энэ local media, орон нутгийнхан тэр медианаас бол хамгийн их орлого нь бүрддэм билээ. Сонин $185 сая. Гэхдээ энэ яг сонин бас биш л те. Яагаад гэвэл Лос Анжелес гэдэг хот чинь өөрөө болохоор нийт одоо Америкийнхаа медиагаараа хоёрт ордог тийм том хот учраас яг нөгөө local медианаас олж ирж байгаа орлого нь бол маш өндөр байт юм билээ. Хоёр дахь нь болохоор нөгөө national бүр ингээд яг нөгөө улсын хэмжээний бас нөгөө медианууд байгаа. Тэндээсээ олж байгаа орлого нь болохоор хамгийн том хоёр дахь том орлого нь буюу $110 сая бол хийсэн байсан. За тэгээд нөгөө gate receipts буюу одоо яг нөгөө venue дээр тасалбарын орлого нь болохоор $100 сая. За тэгээд sponsorship бас болохоор үйлчлэн нь ингээд харагдаж байгаа. За тэгэхэд юу надаар зүгээр илүү сонирхолтой байна нөхөрөө эдрийн ингээ энэ орлогуудыг ингээ бүгдийг ингээ аваад үзэхээр одоо Lakers чинь өнөөдөр $12.5 тэрбум хүрэх ёстой мүү юу гэдэг нэг асуулт байна штэ. Тэгэхээр тэрийг болохоор нөгөө орлогон дээр нь суурилсан мультиплиер нь бас харж болт юм билэ. Ангилж болно. За тэгэхээр энэ NBA түрүүн ярьсан 30 баг байгаа гэсэн те. 30 багийнх нь нийт үнэлгээг нь өөрийнх нь одоо орлоготой ингээд хуваах юм бол нэг мультипл гарч ирэх гэдэг штэ. Тэр мультипл нь болохоор дунджаар нэг 12.9 байд юм байна. Тэгэхээр 12.9 болохоор дундаж NBA багийн орлогот нь ингээд суурилсан үнэлгээ гэсэн үг байхгүй юу. Тэгсэн чинь Walter 10 сарын өмнө NBA биш Lakers-ыг $10 тэрбум худалдаж авахдаа 18.1 мультиплаар худалдаж авсан байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр нь бол 12.9-өөс нөгөө лигийн дунджаас хамаагүй өндөр авсан. Тэгэхэд сая бол энэ 12.5 тэрбум худалдаа авалтна гэдэг нь аль хэдийн 20 гараа авчиж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол маш өндөр болж байна. Тийм, маш өндөр үнэлгээтэй тухайн одоо багийг бол авсан байна гэсэн судалгаа гарсан байна. Буцаагаад хойдоо зарлагын талаар жоох ярьж өгөх юм бол зарлага нь ерөөсөө л одоо Лука Дончич. За, зарлагын хоёлаа гарахын тулд эхлээд нөгөө хичнээн зарлагаа эхлээд тооцож үзье те. Тэгэхээр за 565 сая, за 600 саяга бодоод үзье. Тэр нь болохоор нийт орлого нь. За тэгээд цэвэр ашиг нь болохоор 158, 160, за энийг 200 авчихъя. Тэгэх юм бол зарлага нь хэд байх вэ? 600-аас 200-аас $400 сая нь те. За 400 сая долларын зарлага хаашаа явж ийнвэ гэж байна. Тэн дээр чиний одоо хуулингасаа хийсэн хамгийн том зарлага нь болохоор мэдээж тоглогчдын одоо цалин. За тоглогчдын цалин гэхээр дунджаар нэг хэдэн тоглогч байдаг нэг 10 те 10 доо. За тэгэхээр энэ тоглогчд нь болохоор нийт зарцуулсан 2025 онд зарцуулсан Lakers-ийн зардал болохоор $200 сая байгаа байхгүй юу. Тэр тоглогчд руу юу? Зөвхөн тоглогчд руу тоглогчдын цалин гэсэн үг. Тэгэхээр $400 сая чинь 50% буюу $200 сая нь болохоор яг тоглогчдын цалинд явд юм лээ. За тэгэхээр энэ 200 саяын нь болохоор нэг хүн буюу Лука Дончич гэдэг хүн $50 сая. Бус нь болохоор тэгэхээр нийт ойролцоогоор 4-1 тийм нийт тэгэхээр тийм яг үнэ. Тэгэхээр нийт зардлын 50% нь тоглогчийн цалин, тоглогчийн цалингийн 25% нь болохоор Лука Дончич ганцаараа. Тэгэхээр нийт зардлынх нь 12.5% нь өнөөдөр нэг хүний цалин явж байгаа. 12.5 Лука Дончич. LeBron James одоо гарцсан нөгөө Philadelphia Sixers руу очиж байгаа болохоор бас нэг том цалингаас аврагдчих байна. За тэгээ бусд нь болохоор энэ тухайн бизнесийг авч явах гэж нөгөө арт талынх нь одоо back office гэж ярьд юм аа. Арт талынх нь зөндөө офисын зөндөө олон хүмүүс байна. Уртлынх нь офисын хүмүүс байна гэд тэд нар ингээ нийлээд баг Lakers-ыг бол нэг 200-аас хэд гэсэн байлаа. 200-аас 400 багийн full time ажилчид staff тийм арт талын багийг бол авч явж байна. За тэгээд тэдний зардал бол ингээд үлдсэн зардлыг нь бол ингээд нөхт юм байна. Ер нь спортын баг руу хөрөнгө оруулах юунууд эрчимтэй ингэ яригдчихэж байгаа. Ялангуяа ковидоос хойшоо спортын баг руу хөрөнгө оруулах хүмүүсийн мэдээ бол зөндөө ингэ гарч байна. Тэгээ ер нь ягаас сүүлийн үед спортын баг руу ингэж мөнгө хийж байгаа мэдээ их олон гарах болов гэдэг дээр. Тийм энэ дээр яг зүгээр ингээ бодоод үзэхээр ганц 200 quote одоо санаанд орж ин тэ зарим хүний хийсэн одоо зүйлүүд гэх юм уу. Тэгэхээр нөгөө Google-ийн Sundar Pichai те Sundar Pichai-тай саяхан одоо хийсэн тэр подкастн дээр бол жишээ нь одоо ирээдүйд ингээд бүх хүний ажил нөө super intelligence бий болоод одоо бүх хүний нөө ялангуяа нөө white collar буюу бидний одоо миний л ажил юм да. Одоо бидний хийж байгаа офисын ажил бодвол ингээд баг алга болох гээд байна. Тэгвэл тэр үед бол ингээд хүний одоо purpose буюу баг зорилго ингээд үгүй болох гээд байна. Хүн төрөлхтний одоо ингээд зорилго ингээд баг үгүй болох юм бол бид нар чинь одоо хаанаас happiness буюу одоо баяр баясгалыг бид нар авах вэ гэдэг иймэрхүү асуултан дээр бол яхаарахгүй манай хүн бол entertainment буюу спорт гэж бол ярьсан байсан. Тэгэхээр 1997 онд хамгийн анх Гарри Каспаров гэдэг дэлхий дээрх 1 номерын шатарчин хүн одоо Deep Blue гэдэг одоо програм буюу машинд хожигдоод тухайн үед
тухайн үеийн том яриа бол шатрыг өнөөдөр ингээд дуусчлаа. Шатрыг дахиж тоглох хүмүүс шатрыг ингээд enjoy хийх тийм одоо энэ одоо салбар бол ингээд бараг байхгүй боллоо гэсэн чинь 20 30 жилийн дараа өнөөдөр шатраас илүү одоо ийм түгээмэл спорт бол одоо байхгүй хിവэрэл ингээд амар сайн хөгжсөн байна. Тэрнтэй яг адилхан өнөөдөр чи Месси, Роналдо эднэр бол яхаарахгүй одоо хөл бөмбөгийн хамгийн том ингээд одоо хүмүүс одоо icon хүмүүс символ төлөөлөгч хүмүүс үү те. Тэгэхдээ тэргүй 10 20 жилийн дараа ч юм уу тэрнээс бараг магадгүй бага хугацааны одоо дараа юу машинууд роботууд гарч ирээд юу Месси, юу Роналдогоос хамаагүй илүү одоо хөл бөмбөгийг тоглох бол чадвар бол угаасаа бий болно гэж байгаа байхгүй юу. Тэглээгээд өнөөдөр чи Месси, Роналдог үзэхгүй байх уу мэдээж үзэн те. Тэр үед чинь нөгөө хөл бөмбөгийн дэлхийн аврах болохоороо ч болно. Тэгээ хүмүүс бол тухайн спортыг сонирхохоороо угаасаа сонирхон те. Тэгэхээр энэ нөгөө эмоцсон дээр тулгуурласан яг хүний энэ core одоо нэг үндсэн одоо ийм нэг чадвар дээр авиасан дээр тулгуурласан иймэрхүү салбар буюу тэр ялангуяа энэ спорт бол хизээч өөрийнхөө үнэлгээг алдахгүй гэдэг нэг санаа гарч ирж байсан. Нөгөө санаа нь болохоор одоо угаасаа хэмэл оюухан дээр суурилсан зөндөө олон флопууд бий болчихлоо. Флоп гэдэг нь болохоор AI флоп буюу контентыг ярьж байна. Контент дотор 3 багж байгаа. Нэг нь болохоор бичгийн хэлбэрээр, нөгөөх нь видео хэлбэрээр, нөгөөх нь болохоор зураг хэлбэрээр тий. За тэгэл уцаа нээгээл одоо хаа хамаагүй флопод гараад ирсэн. Тэрэн дээр бол үнэнхээр өнөөдөр цаг хугацаа одоо цагаа өнгөрүүлэхэд ядаргаатай шүү дээ. Яг үнийг хэлэхэд тий. Нэг үнэн юм үзмээр байгаа шүү дээ тий. Хүний нэг сэтгэл хөдлөлт эмоц хөдлөсөн. Тэрэн дээр яа харахгүй спорт байгаа байхгүй юу. Өнөөдөр чи яг сайхан софан дээр ингээд суугаад цагаа зарцуулаад нэг цаг ямар ч маргаангүй үзэх контент гүйл өнөөдөр юу гэх юм бол баг кино. За тэгээ спорт л байгаа байхгүй юу. Тийм хөл бөмбөг ч юм уу, сакс ч юм уу. За тийм ч учраас нөгөө AI хээж гэж яриад байгаа юм билэ. AI хээж буюу AI immune те. Химэл оюун ухаанаас immune ийм салбар руу өнөөдөр одоо хүмүүс нөгөө хөрөнгө оруулагч нар хөрөнгө оруулалт хийгээд эхэлж байна. Тэгээ тэр дундаа энэ спорт өнөөдөр хамгийн өндөр үнэлгээтэй ингээ болж эхэлж байна. Тийм ч учраас Lakers гэдэг компани Lakers гэдэг баг өнөөдөр ингээ 12.5 тэрбум доллар. Нөгөө талаас 3 дахь хамгийн сүүлхэн юм хэлгээд нөгөө нэг эрэлт нийлүүлэлт. Нийлүүлэлт гэдэг нь чи өнөөдөр Lakers шиг ийм багийг 15хан баг л биш 30 л баг биш те. Тэгэхээр чи энэ чинь нөгөө нийлүүлэлт нь өөрөө 30 баг байгаа байхгүй юу. Тэгэхэд энэ рүү одоо эрэлт нь ингээ ихсээд байна. Дэлхийд авиргаа зөндөө олон хөрөнгө оруулагч нар өнөөдөр энэ багуудыг чинь худалдаж авах нөгөө нэг сонирхол ингээ өсөд байгаа байхгүй юу. Тийм ч учраас ингээд ийм өндөр үнэлгээтэй болж эхэлж байна гэсэн санаа гарч ирлээ тий. За баярлалаа. Тэгэхээр маш сонирхолтой юу сэдв байла. Миний бас нэг тийм одоо сонирхдаггүй ч юу аах вэ? Нэг тийм надаас бол айгүй жоохон хол сэдв байна. За баярлалаа. Дараа 7 хоног уулзах тий. Тэгээд манайхаа бас дэмжиж ажиллаж байгаа BJ Asset Management компани. Тэгээд нэрээ доор нөгөө нэг бүр жинхэнэ одоо улаан нөгөө нэг яг саксны фэнүүд байгаа штэ. Тэгэхээр та нарын хувьд бас гоё бодлоо хуваалцараа. Lakers-ийн үнэлгээ үнэхээр 12.5 тэрбум доллар үнэнөө биш одоо тэр зөв үү? Тэгээд Luka Doncic өнөөдөр жилийн 50 сая доллар авах ер нь хэмжээний тий хэмжээний тоглогч үгүй юу? Worth гэдэг үү тий. За баярлалаа. Баярлалаа. За